За Монгол улсын хэмжээнд 300 мянга орчим нэн ядуу өрх бий гэсэн тооцоолол байна. Тэгвэл эдгээрээс аймаг сумын засаг дарга нарын сонгосон 5,000 өрхийг ядуурлаас гаргаж амжиргааг нь дэмжих бодлого хэрэгжүүлэхээр болсон байна. За үүнд нийтдээ 106 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн гэж үзвэл нэг өрхөд 21.2 сая төгрөгийн дэмжлэг ногдож байна. Гэтэл 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монгол Ардын нам яг үүнтэй адил 5,000 залуучийг сургах хөтөлбөр хэрэгжүүлж 11.8 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Нэг ёсондоо сонгуулийн жил хугатан хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нь төсвийн мөнгөөр тойргоо услах, хуулагчдаа дэмжих арга хэрэгсэл болж байна уу гэдэг хардлага өсөж байна. Харин салбарын сайдын зүгээс улс төрсөн зүйл байхгүй гэж тайлбарлалаа. Малжуулах хөтөлбөр бол жишээлбэл улам жил болоод явж байгаа. Хөтөлбөр нэг иргэнд 8 хүртэл сая төгрөгийн мал худалдаж авч өгөх тийм ээ. Гэх зэрэг бид нар 106.6 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлийг дэмжих сан дээр тавьсан байгаа. За энэ хүрээндээ бид нар тухайн 5,000 өрхийг тэнд хөдөлмөрийн чадвартай хүн байгаа бол мэргэжил эзэмшүүлэхэд нь туслах, мөн ажил зуучилж өгөх, ажлын байран дээр очиход нь дадлагжуулах гэх зэрэг замаар бид нар 5,000 өрхийг амжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгоно гэж зорж байгаа. Миний хувьд зүгээр харж байгаагаар сонгуул угтаад Монгол Ардын нам төсвийн мөнгөөр өөрсдийнхөө ухуулагч нарыгаа ерөнхийдөө юу гэдгийг тижээж байгаа л үйлдэл гэж бас нэг талаар харах үнцэг харагдаад байна. Яг өнөөдөр ямар өрх айлыг яаж шалгаруулад, яаж тодруулаад энэ хөтөлбөрт хамруулж байгаа юм бэ гэдэг нь хэр ил тод байх юм. Энэ дээр ямар нэмэлт авах юм? Ядуурлыг хэмжих коэффициент байдаг, хэмжих аргачлал байдаг. За одоо газрын алмаас жишээлбэл иргэн Б дээр газар байна уу? За автоврын газраас иргэн Б-ийн нэр дээр машин байна уу? Тийм ээ өмнө бол хөрөгч янз бүрийн тоолдог байлаа шүү дээ. Одоо тийхгүйгээр амжиргааны түвшний тооцоолох аргачлал байдаг. Энэ аргачлалынхаа хүрээнд Дорногов аймгийн Хатан булаг суман дээр жишээлбэл өрхийн орлого муутай айл байх юм бол сонгож аваад ингээд шууд юм. Энэ дэр ямар нэг улс төр байхгүй шүү.